Шинэ он руу хамтдаа нэвтрүүлэг маань та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Өнөөдрийн нэвтрүүлгийн зочдоор маш хүндтэй эрх мэд хүрэлцээрсэн байгаа. Монгол улсын гавьяат жүжигчин, зууны манлай хос дуучин, Вандан Дулумсран, за соёлын тэргүүний ажилтан дуучин Батболго Хүүгийнхээ хамтаар хүрэлцээрсэн байна. Та хүнчлээ өдөр минь. За тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлгээр бас шинжлэлийн сайхан гоё дурсамжтай ярианууд өрнөх болов гэж бодож байна. ТV5 телевизээ үзэж байгаа үзэгчтэй шинэ оны мэнд хүргье. За шинэ оны шинэ жилийн баярын мэнд хүргэе. Тэгээд энэ олон жилд хийж одоо бүтээсэн уран бүтээлээ хуучин одоо уран бүтээлүүдээ бас сэргээж ажиллаж байна. Тэгээд энэ 2025 он бол бас уран бүтээл ажил бүтээлээр бас дүүрэн одоо жил болж улирч байна. Ингээд одоо жишээ нь Виторийн уран бүтээлээс чинь Бавуугийн Лавсрангийн шүлэг чамдан би хайргүй байхын аргагүй гэсэн уран бүтээлээ бас шинчилж клипжүүлж ингэж хараас ажиллаж байна. Тэгээ энэ дууг бол Витор 1990 эдэн онд бас дуулж ирсэн. Тийм дээр үеийн дуу. Дээр үеийн дуу. Тийм анх Витор чинь дуулж анх бол нөгөө Энкват гавьяат дуулж ирсэн тийм ээ. Тийм дахны одоо гавьяат Энкват дуучин маань дуулж ирсэн. Тэгээд тэрний дараагаар Витор бас нэг үндэсний хөгжмөнтэй дуулаад сүүлд нь хоёулаа панограм хийлгэж чамдан би хайрг байх аргагүй гэдэг дууг дуулж ирсэн олон жилийн өмнө байна да. Одоо тэгээд одоо харин тэр дуугаас эргэж ер нь одоо бас дуунуудаа одоо энэ цаг үедээ тохируулж бас шинжил дуулж байна. За энэний өмнө хамгийн сүүлд Витор чинь дуутай амьдрал гэж уран бүтээл шинээр гаргасан байгаа. Ард түмэнтэй одоо бас хөрч байна. Тэгээд ер нь шинэ жил болоход сайхан байдаг л да. Бидний үед чинь бол бид нарыг одоо хүүхэд байх үед бол шинэ жил бас их сайхан болдог байлаа. Одоог бодвол одоо энэ одоо ч юм бол сайхан гэрлэн чимгэл хийгээд аягүй сайхан болцсон байна шүү дээ. Тэгээд бидний үед бол нөгөө л хөвөнгөөр хийдэг. Тэгээ ярьдаг штэ бидний үеийн уран бүтээлч ховор юм шиг хагалчаар тэгээд тэр чинь Оросоос орж ирдэг ийм бөмбөр тоглоомнууд чинь их чанартай их гоё тоглоомнууд байдаг байлаа. Ийм гэрлэн чимгэл энтрол тэр үдээр нь бас их ховор байсан баха тий. Ховор байсан баг тий. Тэгээ шинэ жил болохоор бэлэг авна. Сургуулийн хүүхэд бол одоо өвгөө аваас бэлэг авах шиг хамгийн том бэлэг бол байхгүй. Тэгээд их сайхан болдог байлаа. За шинэ жил болохоор чинь тэгээд тэр үеийн чинь Оросоос орж ирдэг хүнсний бүтээгдэхүүнүүд одоо жишээ нь нар хамба нандин чавг гэх тэгэл алим яавлаг мандрин гэл одоо үнэрнээс нь ихтэл яриуд одоо яста гоё л гэж хэлнэ. За таны хувьд уран бүтээлийн ол зомог хэр байна? Миний уран бүтээлийн хувьд бол энэ жил бол нэлээд их уран бүтээл хийж байгаа. Яг төлхөө уран бүтээл дээр ажиллаж байгаа. Сая хамгийн сүүлд хөгжмөн зохиолч Эрдэнэгийн аялал Нандин соён бишүүлэг бүр холын зүрх гэсэн уран бүтээл дээр ажиллаад төрсчүүлсэн байгаа. Яргун дилбэ шигурунчин ямар хэр дурлавэ ятам зөөлөн аашинт чин би ясны хэр тасавэ Мөн бас яг ийм өдөрт гэсэн уран бүтээлийг гаргасан. Яг ийм өдөрт гэдэг. Тий. Ерөнхийдөө миний уран бүтээлүүд их сонин нэртэй шүү дээ. Ер нь говийн хүүхнүүд автагдахгүй гэхүүдээ тий. Одоо ерөнхийдөө их төлхөө ажиллаж байгаа уран бүтээл бол Монгол хүн байна да гэсэн уран бүтээл ажиллаж байна. Ерөнхийдөө энэ сайхан баярын уур амьсгал дуусгаар 1 сараас эхлүүлээд Монгол хүн байна да гэдэг уран бүтээл ерөнхийдөө төрсчүүлсэн байгаа. Яг төлөвлөөнийхөө дагуу ингээд хүргээд явна гэсэн имплэгтэй байна. Дэх үед шинэ жилийг хэрхэн шинэ оны хэрхэн өгтдөг талаар бас ярьж байна л да. Тэгээд ер нь тэр үед бол манай хоёр гавьяатын үед бол нэлээ их очир дараалттай л ажил ихтэй уулзж идэг. Тэгэл ер нь гэртээ баг байдгүй шахвал байсан баг та тий. Тэр үеийн түүхээсээ бас хуваалцаа шинэ оныг ер нь яаж өгтдөг байсан? Би тэр одоо гэрт ордгүй л байлаа шүү дээ. Одоо 20-оос эхлээд Витор шинэ цагаалар яадаг театрын соёлын ордны дарагт өсөлт ирдэг. Тэгээд тэр өсөлтийн дагуу л одоо бид энэ хот руу чинь hirдэг байлаа шүү дээ. Хамгийн гол нь одоо бид тэр үед чинь одоо Витор шинэ тоглох гэж одоо
дуулах гэж байсан. Дуучид юу албан газар чинь ингээл манай байрны гадаа шиг оошлол зогсчдөг байсан шүү дээ. Тэгэл битгэж энэ хоёр хүүхэд маань баг тэгээ байсан. Яг албан газрууд захиалга өгдөг. Соёлын ордны захиргаанд одоо ингээд Бандан Нулимсроо хоёрыг одоо шинэ жил дуулуулъя гэсэн альбан бичиг тоотоо өгөөд тэгээд тэрний дагуу явж одоо бид нар тоглодог. Тэгээд энэ Улаанбаатарын бүх одоо энэ өдөөж яам одоо тэгээд бүх яамдуу тэгээд албан газрууд энэ үйлдвэрүүд ингээд тестралаараа ингээд ойчроо өгчдөг. Тэгээд тэр үед чинь бол яг одоо 69 одоо 24 энтер машин байлаа шүү дээ. Тэгээд бид тэр чинь бас нэг юм нэг давхар намхан байшинд амьдардаг байсан. Тэгээд өглөө ингээд гараад ирэхэд ингээд 69 24 энтер ойчрлцсан. Тэгээд манайх эхэлж аавна гэл ингээд тэгээ хоёр хүүхэд маань жоохон байсан. Тэгээд хоёр хүүхдээ дагуулаад хоёр ятгаа барайл тэгээд явдаг байсан. Ер нь өглөөнөөс орой хүртэл шүн л одоо тэгэл хамгийн сүүлийн шинэ жил шөнийн нэг 12 цаг энтер гэдэг дуусна шүү дээ. Тэгэл Төв аймаг руугаа явдаг хөргүүлдэг. Тийм л байсан бас эргээд санахад түүх юм да. Тийм. Ер нь явж үзээгүй аймаг одоо сумдууд бол байхгүй. Байнга тэгэл улсаас л явуулдаг байсан баг. Тийм. Цаанаасаа л яамнаас ерөөсөө маршрут харгацдаг байсан тэр үед. Одоо Төв аймгийн соёлын ордон театр одоо энэ онд тим аймагуудаар тим сумдуудаар тим суур баригадаар үйлчлэнэ гэдэг. Одоо сум гэхгүй бүр суур баригадаар явж үйлчлэн, малчтаар явж үйлчлэн бид нар чинь тэр одоо Баруун аймгийн нэг уулын тагтад байгаа одоо нэг айл одоо тэр айлд одоо 2 хүн байна уу 3 хүн байна уу тэгээд тэнд очиж заавал дуулах хэрэгтэй. Тэгээд хоёр ятгаа барай явна. Яагаад гэвэл одоо нөгөө соёлын бодлого чинь тэгэж хүн болгонд хүрчүүлжлэх ёстой гэдэг тэр үеийн бас соёлын бодлого байсан. Тэгэхээр ч одоо тэр үед ч янз бүрийн панорам энэ төр байхгүй. Ятгатаа барайл тэр айлд очиж яг хэдэн дууд болоход тэр айлд очиод шээ. 2-3 дууд болно. Тэгээд хоёр хүн дэжсэн, ганц хүн дэжсэн үйлчил гэдэг тийм бас тэр бас их зүгээр байсан юм шиг байгаа. Ягаад гэвэл хүн болгонд тэгж яг ингэж одоо ингээд өөрийн чинь ингээд сууж байгаад ингээд өөрийн чинь сурлаж байгаа л туулцдаг. Тэгээ тэр хүн чинь нөгөө яг ийм ойрхон одооний нөгөө ярьдгаар амьд гэдэг юм уу те ингээд яг ингээд ярьж байгаа юм шиг ингээд бие биенийхэн дуу хоолойг сонс тэр хүний одоо дуучны дуу хоолойг сонсоод те тэгээ ингэнэ гэдэг чи одоо бас нөгөө бүхэл амьдрал бүх юмд ойрхон ерөөс тийм болчдөг юм шиг байгаа юм. Тэгэхээр ч одоо айл бүхэнд очиж барах шиг байна. Тийм суртлын баригад гэдэг чинь баригадаар явна гэж аваа явна. Одоо энэ Багванд ерөнхийлөгч чинь манай Төв аймгийн үзэл суртлын хэлтсийн дарга байсан. Тэр үед үзэл суртлын хэлтс гэж байсан. Тэгэл битэрийг бас их авч явна баригадаар. Тэгэл одоо энэ бүр Мөнгөн Морт одоо энэ Төв аймгийн сумдуудаар яваад бүр хөдөө малчин айлуудаар явдаг. Тийм байсан. Тэгээд сумын төвд болохоор одоо тэр үед чинь бол дандаа галлаатай байлаа шүү дээ. Одоо жишээ нь хөвсгөл явахд чинь том пишинг ингээд юундаа тавьдсан. Тэгээд за одоо ингээд тоглолт очих гэж байна гэхээр нөгөө клубөө галалдаг. Одоо бол соёлын төв болцсон. Битэрийн тэр залуу насандаа явж байхад бол клуб байсан. Тэгэл хүйтэн клуб тоглоно шүү дээ. Одоо яагаад ч тэгээд дараал. Тэгээ баригадаар явахаар ч одоо та хоёроос гадна ямар хүмүүс хамт явах уу жишээ нь? Ямар тэр үед чинь бид хоёр нэг хоёр ятгахтайгаа явдаг байсан. Нэг сандал тавьдаг нэг хүнтэй явдаг байсан. Тэгэл касны хүн байсан. Тэгээд касны хүн байсан. Тэгэл дөрүүлээ. Тэгэл 69 тагаа. Касны хүн бас мөнгө хураана. Өөдөнд билетээ заа. Нөгөө байгууллагын театрын соёлын ордныхын төлөвлөгөөг биелүүлнэ. Гэхдээ нэг айлуудаар очиход ойлгомжтой юм. Бүр. За ингээл машинаас бууж ирлээ. За ингээс Бандан Нулимсар гэж тухайн үед гавьяат болоогүй байсан тийм. Дууч ирлээ гэж хатаас ирлээ. Тэгээ тэр үед яг нөгөө намын улсууд нэг хүн явна. Тэгээд яг суртлын баригадаараа бол жолоочтойгоо бид хоёр тэгээд одоо нэг хүн явж тэр одоо нөгөө суртлын хуулгаа хийн. Тэгээд дуугаа дуулна гэжтэй байсан. Нэг аймагт очих юм бол зүгээр тэр сумдуудаас гадна дахиад айлуудаар явна гэх юм. Тий. Үнэхээр гихтээ болол завч хүлээ гаргахад бас хэцүү юм тий. Би нэг тооцоо гаргасан юм аа 80 онд. За. Би тэр нэг сарл гэртээ байсан юм байли. Нэг жилийн дотор. Жилийн дотор. Тэгээд цагаан сараар хүртэл явдаг байл шүү дээ. Золголт молголт байхгүй. Тийм тэгээд нөгөө яг маршрутаар нь одоо Төв аймгийн театр одоо соёлын ордон гэж байхаас л одоо соёлын ордон театр гэж ярина л да. Тийм аймаг тийм сумдаар явна гэх. Тэрнээс гадна нөгөө сүүлдээ нөгөө нэг цөөхөл хамтлагийг соёлын яамнаас дэмжиж
Тэгээ одоо Бандан Улмсраа хоёр тим одоо юугаар сумдаар явна. Тэгээ ингэж одоо суур барига дээр явна гэсэн юу хүртэл гаргадаг байсан. Тэгээд яамнаас маршрут гаргадаг байсан. Сүүлдээ нөгөө цөөхөл хамтлагийн чинь битэр чинь бас тэрэнд нэг шалгарч хоёлаа цөөхөл хамтлагийг одоо Бандан Улмсраа хоёрын туршлагаар гээд одоо энэ манай ардын жижигчин Чимэд Цэе чинь хүртэл Сүхбаатар аймгийн одоо театрт байхдаа бас хамтлаг байгуулж ирсэн шүү дээ. Тий, тэгээд тэр үеийн чинь одоо дуучид тийм маягаар тэгээд байгууллагатаа одоо орлого төлөөг нь биелүүлнэ. Тэгэл яг тэр маршрутын дагуу хөдөө одоо баригад яваад ирсний хажуугаар эренгүүт нөгөө одоо жишээ нь Говьалтай аймгийн тим сумаас урилга ирсэн одоо сумын намын хорооноос тийм урилга ирсэн гэдэг албан тоод ирээд буцаал битэр явдаг тийм лээс. Одоо битэрд ингэ байд юм л да. Тэгэл ингээд бүр ингээд одоо урилга Говьалтай аймгийн тим сумч гэдэг юм уу Хинтээ аймгийн тим сумаас одоо ингээд төдөө оны төдөн сарын тэдэнд одоо Бандан Улмсраа нарыг тоглоулъя гэсэн тийм ингээд урилга юмнууд одоо битэр бас байдаг. Тий, загтлууд маш их байдаг. Дээр нь одоо тэр үед чинь нөгөө нэг үзэгчд дундуур нэг санал хүсэлтийн дэвтэр энэ төр аягүй байлаа шүү дээ. Тий. За яг одоо ийм дууд болох уу яах вэ энэ төр. Яг тоглолт сайхан болж байна одоо. Тоглолтын санал хүсэлтийг одоо ямар болж ийн гэсэн нөгөө байгууллагаас тийм санал хүсэлтийн дэвтэр ингээд тамга тэмдгээ дараа явуулна шүү дээ. Тэгээд тэрэн дээр нөгөө хүмүүс ингээд бичдэг 5 удаа үзлээ дахиж үзмээр байна ч гэдэг юм уу. Тэгээд тийм одоо бидэрт 10 гаруй тийм санал хүсэлтийн том дэвтэр шүү дээ. Тэр чинь одоо нэг том одоо тийм дэвтэр байдгийн бидэрт бас. Тэр дэвтрийг ингээд л өгөөл очсон газар хүртэл тойруулж чинь тэгээд үзэгч дундуур явж байгаа бичээд нөгөө ийм байна, ийм дуун таалагдаас гэдэг юм энэ тоглолтыг үзлээ тийм байна гэж сэтгэлдээ бичдэг. Тэр үед нэг тийм шүүмжлээд идэх хүмүүс бага байсан байна тийм. Ирж байгаа гэж амжилтаа. Шүүмжилс уншдгийн битээр одоо тэгээд нэг шүүмжилж байсан юм байхгүй ер нь дахиж үзье гэсэн тэгээд дуунууд энэ гэсэн. Тэгээд сургуулийн хүүхдүүдээс бас их маш их загтал ирдэг байсан. Одоо битэрч байдгийн. Одоо ингээд дуучин болмоор байна. Яах вэ хүү те. Одоо зөвлөгөө авъя. За тэгээд тэрэн дээр тим дуугээ дууныхаа үгийг өгөөч гэдэг юм уу те. Ингээд дуу муу чинь сурмаар байна, дуулмаар байна гэсэн бас загтлууд их ирнэ. Тийш дууны үг энтрийг чинь сонингийн завсар одоо ямар дууны үг гарсан болоо гээл хайдаг л байлаа шүү дээ. Сонин бүхэн дээр чинь дууны үгнүүд бичигдэхгүй. Тэгээ нэг жоохон арай нэг жоохон шардуухан ч гэдэм үү тиймэрхүү сонингууд дээр л бичдэг байсан баг та тий. Одоо тэгэл одоо за энэ дуу л одоо хит болж байгаа юм байна да гээл тэдээс л гээл мэддэг байсан шүү дээ. Тэгэл дээр үе чинь тэгэл пянц дээрээс кассетэн дээрээс л одоо ингээл нөгөө том батарейгаа ингээл шороонд булаал цэнэглэж байгаа л тэгэл хийгээл сонсоол явж идэл нөгөө цэнэгэнд бас ваа гээл нэг тий. Бас тэр батарей энтрийн жос ховор гэхдээ хөдөөний айлууд бас батарейнууд нь байдаг хэрнээ тий нөгөө агент энтрээр очдөг байсан юм шиг байна тий. Нөгөө агент яваад бас тэндээс батарей энтрээ худалдаж аваад хөгжмөө нөгөө север гэдэг байсан тий. Север. Тий радиогоо сонсоод тий радио север. Тий радио северээр одоо цэнэглэл сонсоод байдаг гэсэн. Бидний бага хад их орон 52 гээд 10 дуу байдаг гэсэн. Тэр чих том зайтай шүү дээ. Бараг энэний тал шиг. Тэгэл 3 зайтай тэр чинь явахгүй дороо суучихсан. Тэгээ нэг зайн болдохгүй. Эсвэл байдаг гэсэн. Зайн тэгээд бас нэг орцоос ирнэ. Тий. Тэгээ тэр үед чинь нөгөө бит хоёрын дуулсан дуунуудаас за хансгсаа дуу маань бол ерөөсөө бит тэрийг бас Монголын ард түмэнд үзэгчдэд таниулсан дуул да. Хансгсаа дуу маань анхны одоо хоёулаа хосон дуулж зүгээр яг тайзан дээр бол битэр анх чин зоргийн хөгжим өчрөн залгахын ерөөл дууг анх одоо хосоороо ятгахтай дуулаад тэгээд яг ард түмэнд одоо битэрийг дуучин таниулсан дуу маань бол хансгцаа дуу. Далан 7 оноос хосно хоёулаа дуулаад 79 оноос хоёр хүний концерт хийж эхэлсэн. Тэгээ миний хоёр ээж гэдэг дуу маань одоо бас хүн маань дуулсан байгаа. Тэгээд тэр дууг дуулсан. Тэгээд уран бүтээлийн бас нэг тийм өв шинж байдаг юм уу гэж би бас боддгийн. Тэгээ миний өвч нь бас миний хоёр аав гэж дуу бас гаргаж дуулсан. Тэгээд тэр нь бас ард түмэнд их хөрсөн. Би тэр ч бас үзэл сонсоод уйлдгийн бас миний хоёр аав гэдэг дуу нь аягүй сайхан дуу. Миний хоёр эрдэнэ гэж бас дуулсан дуу нь бас их сайхан дуу. Тэгээд бас ингээд эргээд бодохоор би тэр миний хоёр ээж гэдээ дуулж байсан гэтэл хүн маань өнөөдөр миний хоёр аав гэдээ дуулахаар сонирн байгаас уран бүтээлийн тийм нэг
одоо юу гэх юм те одоо үргэлж тий тэгээд уран бүтээл сайхандаа одоо уран бүтээлээ хийгээ явж байхад ард түмэнд хөндлөгдөнө гэдэг чинь хамгийн том гавьяа шагнал шүү дээ. Одоо манай хоёр уран бүтээлчийн хувьд бол яг дандаа ятгатай тий. Тэгэд яг тэр дуунуудыг одоо ятгахгүйгээр арай одоо Батболлог маань дуулахтаа өөр хөгжимтэй ингээд электрон одоо сүүлийн үеийн арай хөгжимтэй ингээд яхаар арай өөр ямар санагдах вэ ер нь зүгээр шүү дээ. Одоо яг энэ цаг үедээ тохирсон. Бид нарын тэр үед чинь бол одоо эвдсэн юм шиг санагдахгүй юу? Хөгжим санагдахгүй. Одоо яг ерөнхий дууны гол агуулга нь байгаа учраас тэр эвдэгдсэн юм байна. Одоо дуучид дуул шинжилт дуулна гэхлээр ийм уу гэдэл өөр маягаар бол тэр дуулах юм шүү дээ. Тэр бол тэр таалагддаг. Одоо эвдэхгүй бол яг нотоор нь дуулаарай миний үг гэж л өгд юм бит. Ер нь аав ээжийнхээ хідэн дууг дуулсан байна Батболгын хувьд. За нэлээд хідэн дуу дуулсан шүү. Бас тэр чинь 16 7 онд дуулжсэн дуу ч одоо бас яг хоцрогдож штэ. Нэг цагаараа байдаг гэдэг чинь ерөөсө одоо тэгээ яг энэ 20 оноос хойш одоо энэ 24 5 он энэ цаг үедээ бас дахин нийцүүлж хөгжмийн найрга шинжилт дуулахгүй бол бас л яг 16 7 15 6 онд тэгжсэн юмнууд бас гологдож эхэлж байна. Тэгээс юм гэдэг чи яг тийм байт юм байна. Тэгэхээр яг энэ цаг үед ямар хөгжим одоо дуугаралт ямар электро хөгжим одоо яг энэ хүчээ авч ин яг тэрэнд нь тохируулж гой бичүүлээд яг үндсэн одоо дуулалтаа яг үнэхээр өөрийнхөө дуулаад хөгжмийн найруулгын орчин үеийг байх юм бол илүү гоё болох болов гэж. Одоо дунгамаг яаж өөрчилж чинь манай залуучууд яг тиймэрхүү маягтай өөрчлөлт илүү гоё юм байна гэж ойлгоод байна шүү дээ. Тий яг хөө ер нь бол уран бүтээлч хүний ялангуяа дуучин хүний уран бүтээл хоцрогдно гэж хязгаарч байдаггүй. Зүгээр сая яг Батболгын хэлдгээр нөгөө шинжлэх яг одоо өнөөгийн цаг үедээ тохируулах энэ л байхгүй юу. Гэтэл одоо 20 жилийн өмнө одоо дуулаад одоо дуугаа дуулаад жишээ нь 20 жил боллоо гэхэд тэр 20 жилийн түүхийг агуулах хэрэгтэй тэр дуу 20 жилийн дараа магадгүй эргээд яг тэр үндсэн юугаараа ингээд дуулах ч юм уу эсвэл яг 20 жилийн дараа одоо тэр дуу эргээд яг тулгаагийн сая хэлдгээр ингээд шинжлээд яг тэр цаг үед нь эргээд тавихаар эн чинь миний 20 жил дуулсан дуу шүү дээ тэр хизээч тэр түүхээ орхидог байхгүй юу дуу бол хизээч түүхээ орхидог. Жишээ нь одоо самбуу ардын жижигчний Үйлсийн сайхан Улаанбаатар гэхэд өнөөдөр ингээд хичнээн жил дуулагдсан мөртлөө өнөөдөр ингээд дуулагдаа явж байгаа тэгэхээр магадгүй одоо Батболгын дуулсан тэр 10 жилийн өмнө дуулсан дуу 20 жилийн дараа 30 жилийн дараа дахиад одоо үр хөвгтөд нь ч юм уу хэн нэгэн залуу уран бүтээлч юм уу аваад ингээд яхад Батболгын дуулсан дууны түүхээр явдаг. Тэгэхээр дуу гэдэг бол нөгөө дуу бүтээсэн түүх гэдэг уран бүтээл байдаг шүү дээ юу нэвтрүүлэг байдаг шүү дээ тийм учраас ямар хэн гэдэг дуучин энэ дууг анх гаргаж ард түмэнд хүргэсэн юм бэ хэн гэдэг дуучин одоо энэ уран бүтээл энэ дууг одоо магадгүй одоо зангад дугаан дуулдаг дууч өнөөдөр дуулагдаж байна тэгэхээр нөгөө дуу бүтээсэн түүх гэдгээрээ тэр дуу бол тэр үеийнхаа уран бүтээлчээр дамжаад ерөөсөө тэр өвлөгдөж явдаг юм байна тал гэж би ойлгодог шүү дээ. Тий. 2026 ондоо бас юу хийхээр төлөвлөж байна? Залуу хүний хувьд бол 2026 онд бол илүү хийж бүтээн. Бас 25 он маань уран бүтээлийн нэлээдгүй хэдэн уран бүтээлийн бас ол цомог ихтэй байлаа. Мэдээж алхам өдөр илүү их агцтай байх ёстой. Уран бүтээлч хүн тэр тусмаа уран бүтээлээ маш сайн онцолж, голчилж тэрийг эрэл хайгуул хийсэн бүтээл ер нь үн цэнтэй байдсан болов уу гэж бодож байгаа. Тийм ч учраас би сая 23 оноос эхлээд ерөөдөө бас нэг жил гарan жоохон амарсан. Охин маань бас гадаад руу сургуульд яваад энэ хугацаанд бас нэлээдгүй уран бүтээлүүдийг бас боловсруулж бүтээсэн. Түүнийг одоо ингээ саяхан 12 сараас эхлээд засаж эхэллээ. Тэгэхээр 26 онд ерөөдөө бас тоглоно гэсэн юм бодолтой байгаа. Миний хувьд бол уран бүтээлийн бас тоглолт хийх ёстой юм болов уу? Би яг бие дааж бол 18 онд хийсэн шүү. Тэрнээс хойш хийгээгүй явж байгаа. Одоо тэрнээс ч хойш охинтойгоо л хийжсэн байна. 2 3 ч хийсэн. Тэгээд Монгол орноо таарсан. Тэгэхээр одоо бие дааж бас уран бүтээлийн тоглолтыг хийнэ гэсэн бодолтой төлөвлөгөөтэй байгаа. Ямар ч гэсэн уран бүтээлүүдээ хийгээд ард түмэндээ хүргэжээ тий. Тэгэл ээж аваа шиг төрөө нэг шиг тоглолтыг явахтаа санал хүсэлтийн дэвтэр өгөө явуулах бол яах вэ гэж бодогдлоо шүү дээ. Сая бас нилээдгүй. Одоо бол хэцүү. Одоо зүгээр шууд комент бичээл болно шүү дээ. Тэгээ ингээд тоглолтоор явахтаа гоё ингээд
хөтлөөд явах зүгээр үүд шүү дээ. Тэр аймгийн сум, тэдэн он, тэдэн сайн, тэдэн тоглоо, тэдэн төрөний орлого оров, тэдэн төргийн татварт өгөө, буудалд, хоолд, бензинд өгөө гэл. Кино үзчихэд нөө бичээд идэг шиг. Энд чинь бас эргээд гоё тийм маш том архив болж ирдэг юм байлээ. Оцсон газраа энэ тэмдэглээд. Тийм Битэрт бол тийм тэмдэглэл байдаг шүү дээ. Тэр үед чинь нөгөө нэг ингээд ажлын төлөвлөгөө гэдэг дэвтэр байдаг. Тэгээд одоо уран сайхны өдөрдөгч, найруулагч гарын үсэг зурдаг. Тэгээд одоо өглөө 9-өөс 10 цагийн хооронд одоо дасгалд орно. Тэгээд дараа нь 10-аас 11-ийн хооронд хувийн дасгалч гэдэг юм уу те. Тэгээд одоо нийтийн одоо хоорынхаа одоо дууны юунд орно нэтэр гэсэн ингээд Битэрт бол одоо ингээд жишээ бүх аймаг сумдын юу байдаг одоо сая толгойн хэлдгээр одоо тэмдэглэл байдаг. Одоо жишээ нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төдөө хоны төдөн сарын төдөн цагаас тоглоо 40 хүн үзүү гэл ингээд төдөө удаа тоглоо гэдэг юм байдаг. Тэр бол байж болно өнөөдөр бол тий. Тэгэхээр одоо бол яг одоо өөр сая хэлдгээр нэг комент гэдэг чинь одоо бол санал сүлжээний дэвтэр явуулахад тэр комент дээр ч гэсэн одоо ингээд сонин өөр нэрээр юм бичдэг гэж ярьж байгаа. Битэр бол тэрийг сайн нэг сонирхдаггүй. Ер нь мэдээч гэж боддоггүй. Тэгээ янз янзын хүмүүс янз янзын байдлаар хүүхдч очоод саваагүйтэд бичдэг ч юм уу те. Тийм юмуд байдаг юм шиг байгаа. Тэгэхээр мэдээж санал хүслийн дэвтэр явал одоо өнөөдөр чинь ингэсэн ийм одоо нээлттэй нийгэмд бас ингээд зүгээр одоо тоглоод ч байдаг юм уу эсвэл бүр дургуйцаад ч байдаг юм уу янз бүрийн бичих байх л да гэж би бас сая зүгээр дотроо бодож ялла. Тэгээд яг уран бүтээлээ хийгээ явж байхад бол хүн тэгэл заавал тэр юуны бол нэг одоо цагтуулах шаардлагагүй л дээ. Тэгээ харин тэр одоо тэнд тоглосон одоо жишээ нь би 10 жилийн өмнө одоо толгойд бол мэдээ зөндөл материал байгаа бах л да. Одоо тэр суманд очиж тоглолоо энд ингэсэн тийм юмуд бол байх хэвээр. Тэр чинь явсаар байгаад л одоо 50 60 жилийн дараа одоо түүх болж үлдэн тэр чинь одоо бараг л нэг зургийн үзэсгэлэн шиг юм болох байх таа гэж бодчих. За тэгээд үлэгч төмөндөө сайхан нийтлэгээр дэвшүүлээш. Шинэ он 2026 он маань гарах гэж байна. Тэгээд одоо энэ сайхан нэвтрүүлэгтээ одоо урьж оролцуулсан одоо TV5 телевизийн хамт олонд одоо бас баярлалаа илэрхийлье. Баярын мэнд хүргэе. Тэгээд шинэ ондоо одоо эрүүл инх аз жаргалаар дүүрэн, ол замгаар дүүрэн хамгийн сайхан бүхнийг л үзэгчдэд хүсэн өрөөд шинэ оноо одоо хамгийн сайхнаар огтаарай гэж л ерөөй да. За тэгээд бид хоёр үзэгчдэд цэрэн тогтхын шүлэг бүх амьдралын аялгау дуутай амьдрал гэдэг дуугаараа бас энэ одоо шинэ оны босгон дээр аядууны одоо мэд хүргье. Мэдчилгээ дэвшүүлье. Цэрэн тогтхын шүлэг мөнх амьдралын аялгау дуутай амьдрал. Монголын хос дуучдын анхдагч Монгол улсын гавьяач жүжигчин зууны манлай хос дуучин Вандан Дулмсүрэн. 장말 한나라나 니부터 남자라나 마마 소주났사나 마사님 미쳐자라나 우리 지금 따다도 웃으면 집안에서도 운이 하라도 요승비대 도서미가 나가봤더라다 돌진이긴 내 두시대 우리는 시기 홀대대 두문이 가리게 나다 우리를 지금 떠나도 웃으면 집어서 돌아다 운의 길로 자라나게 운이 하루와도 요승비대
خروج عرّانا طولنا ديدنا توصل جدورنا عندنا طولنا خيرنا جرّانا ورجعهم تطاردونا طولنا ونزلو جرّاج ونني خرّاض يوصل بيدي ونرجعهم تطاردونا وسمين جباس طولنا ونزلو جرّاج ونني خرّاض يوصل بيدي توتا خورتا أمرا مني Дуутай амьдралд жаргасан ижил заяандан баярлалаа. Дурсамжийн алтан хоймор их хурлах та баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр Монгол Улсын гавьяат жүжигчин зууны мандаа хостуучин Вандан Дуламсран солин тэргүүний ажилтан дуучин Баттулга Хүүгийнхээ хамтар хүрэлцэн ярьж бас сайхан нэвтрүүлэгт маань одоо оролцож шинэ жилийн одоо өмнөхөн гэдэг оролцож байгаа явдалд маш их баярлалаа гэдэг та бүдгийн ажил үйлс өндөр амжилтыг хүсье. Хамгийн гол нь эрүүл хийх бас хүсэн өрөөё. баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирсэнд баярлалаа гэдэг манай нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж байгаа Monfresh компани зүгээс гаргаж байгаа iCool гэдэг брэнд байгаа. За олон төрлийн шоколадтай сүү, хушигтай сүү гэл алюминий жуус гэдэг маш олон төрлийн одоо жимсний одоо шүүс